Бурханд итгэдэг гэж ярьдаг хүмүүс олон байдаг. Гэвч Бурханы сүмийнхнээс өөр эцэг бурхан их бурханд итгэдэг хүн байдаггүй. Учир нь тэд шинэ гэрээний үнэн дотор байдаггүй. Библиэд шинэ гэрээг сахидаг Бурханы ард түмэн л Бурханыг бүрэн мэдэх болно гэж зөвгөнсөн байдаг. Харахтун, Израилийн гэр ба Юдагийн гэртээ би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна. Би хуулаа тэдний дотор хийж, би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний бурхан, тэд миний ард түмэн болно. Тэрээр шинэ гэрээний хуулийг сахидаг хүмүүсийн бурхан нь болж зөвхөн тэд л Бурханы ард түмэн болно гэж зөвгөнсөн юм. Мөн тэд Бурханыг бүрэн мэдэх болно гэж айлдсан. Эзнийг мэд гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуун хүртэл тэд бүгд намайг мэдэх болно. Шинэ гэрээний хуулийг зүрх сэтгэлдээ сийлж сахидаг хүмүүс Бурханыг бүрэн мэдэх тул тэд цаашид Бурханыг мэд гэж хэлэх шаардлагагүй болно гэсэн байна. Энэ нь тэд Элохим бурхан болох эцэг бурхан их бурханыг мэддэг гэсэн үг юм. Би тэдний бурхан гэсэн үгэнд гардаг бурхан нь еврей хэлээр Элохим гэж байдаг. Өөрөөр хэлбэл шинэ гэрээг зүрх сэтгэлдээ сийлж сахидаг Бурханы ард түмэн Элохим бурхан буюу эцэг бурхан их бурханыг бүрэн мэднэ гэсэн утгатай юм. Эсвэргээрээ шинэ гэрээний хуулийг зөрчигчд Элохим бурхан болох эцэг бурхан их бурханыг бүрэн мэдэж чадахгүй. Хэрв бидний зүрх сэтгэлд шинэ гэрээ байхгүй бол их бурханыг хизээж мэдэж чадахгүй. Тиймээс та бүхэн шинэ гэрээний хуулийг ойлгож хэрэгжүүлээд Элохим бурхан болох эцэг бурхан их бурханд итгэдэг итгэгчид болоорой.